Окей, өнөөдрийн мессеж. Бясалгалаа игээд дуслаа. Уйллаа. Тэгээ нэг гоё юм санаанд ороод намайг 8 билүү 9 дугаар ангид тахад 10 ч билүү. Тахад манай ээж тэгжсэн. Манай том эгч Солонгос явцсан. Манай миний дээдлийн эгч Японд явцсан. Тэгэл аав ээж хоёр ингээл та миний охтууд ингээд Азийн том улсуудад амьдраад энэ одоо миний хоёр охин хааш явах юм бол доо гэл ээж маань ийм жаргалтайгаар ингээл хэлчихсэн. Тэгсэн чинь тухайн тэр үед ингээд вирусөө ээж юу ч хэлээгүй зөв ингээд инээгээд тэгсэн чинь ингээд миний дотор хаанаас ч юм заяа. Би одоо бол тэр бодлыг амар тод сандаг. Ханаас ч юм нэг дуу хоолой. Би англи хэлтэй улс руу л явна. Гэт нэг юм бодол нэг юм дуу хоолой орж ирчихсэн. Тэгээд тэр чигээр ингээд тэр орж ирэл тэгэл ингээд сарнцсан тэгэл тэгсэн мөрдөө тэр надад тэр нэг өчүүхэн тэр хэдхэн секундын бодол ингээд надад яваад амар тод санагдал гэдэгс. Тэгээд бас ингээд оюутан байхад би санхүүгийн байранд оюутны байранд байдаг гэсэн. Тэгээд тэр жил намар ингээд санхүүгийн байранд орох гээд дөнгөж ингээд санхүүгийн байрны гадаа буугаад би ч өөрөө хөдөө аж ахуйн оюутан байсан. Хөдөө аж ахуйн оюутан мөрчлөө санхүүгийн байранд байдаг гэсэн аахгүй. Тэгээд яг байранд орох гээд байрны гадаа буугаал ингээд байрлуугаа харсан чинь бас нэг дуу хоолой. Чи энд заяаны хантайгаа учрна. Тэр нэг бараг 19-20 та хүүхэд заяа. Хаанаас юм би бараг өөрөө тэгж бодог байж тийм дуу хоолой орж ирсэн. Мэдээж миний сахиусууд эсвэл мэдгүй байсан. Тэгээ би ямар сони ингэж тухайд ингээд бараг тэр бодолтой ингэж нэг хальт гайхчаал тэгэл ингээд сатараал ингээд байрлуугаа орж исэн. Тэгээ би санхүүгийн байранд манай нөхөр санхүүгийн оюутан байгаагүй мөртлөө бас санхүүгийн байранд байж таараа тэгээ бид тэр санхүүгийн байранд анх танилцчихсан. Тэгээд тэр нөгөө англи хэлтэй улс гэдэг үг болохоор би ингээд нөхөртөө танилцж бид хоёр тэгж ярьдаг гэсэн байхгүй. Ерөөсө гатагш авч амьдрахгүй. Тэгж одоо гадаад 7 жилдээ хар бор ажил хийж тэгж амьдрахгүй гэж бид хоёр аягүй ярьдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд миний охин төрөөд анхны маань охин төрөө тэгээд миний бид хоёрт бүх юм байсан, байртай байсан, машинтай байсан, тэгэл ингээд ажилтай байсан. Тэгэхэд ингээд миний амьдрал надад таалагдахгүйсэн ингээд бүх юм байгаа мөртлөө ингээд би ингээд бүх юм маань бэлэн болоод ирсэн. Манай хадам аавч хоёр байр авахд тусалж исэн. Аав ээж маань ингээд машин өгөөд ингээд бид хоёр нэг юм бүтээсэн юмгүй нэг бэлэн юм дээр амьдраад байгаа надад амар муухай санагдаад амьдрал маань таалагдахгүй. Тэнгүүтээ ерөөсө гатгаш явж амьдрий гэдэг шийдвэр гаргаад тэнгүүтээ за би явбал англи хэлтэй улс руу явна гэд тухайд нөгөө бодол маань ерөөсө орж ирэв. Англи хэлтэй улс руу явна. Тэнгүүтээ Америк биш. Гэтэ хааш явах вэ гэд. Америк ерөөсө намайг татахгүйсэн. Явах хүсэлгүйсэн. Тэгээд бидэн чинь ингээд миний фэйсбүүкийн ингээд найз яаж явж байгааг надад найзуулсан. Австралийн ингээд Австрали руу гаргадаг агентлагийн талаар мэдээлэл шеэрлсэн байсан. Таарад яг тэр үед заяа. За хааш явах вэ гэж хайжсэн чинь тэр миний фэйсбүүкийн найз тийм мэдээлэл. Тэгээ би шууд окей Австрали гэ бүм гэ нүдэнд очиасаал тэгэл Австралиг сонгоод тэг ирчихсэн. За энийг би яагаад ярьж байна гэхээр штэ. Бид нэр хүсээгүй, мэдсэн мэдээгүй бидний амьдралын хорон мөч бүрийг бид нөр өөрсдөө бүтээж, өөрсдөө манифест хийждэг. Сайн байна уу, муу байна хамаагүй. Чи итгэж ийн үтгээг нь хамаагүй. Бүх зүйлийг чи өөрөө манифест хийж, өөрөө тэр амьдралаа бүтээждэг. Чи амьдралынхаа гол дүрэн биш заяа. Чи амьдралынхаа найруулагч, чи амьдралынхаа зохиолч, амьдралынхаа бүтээгч. Хэрвээ чиний бодол чиний амьдралыг бүтээгээд байгаа юм бол яагаад бид нэр сайхан юм бодож болохгүй гэж? Яагаад бид нэр сайхан юм дээр анхаарал төвлөрүүлж болохгүй гэж тийм үстэй? Чи амьдралаа өөрөө бүтээж байгаа. Тэрс чи дүрэн биш. Окей? Энийг хэлэх гэсэн. Тэгээ бас нэг гоё юм санаанд орчлоо. Манай нөхөр ингээд тэгж боддог гэсэн мэлээ. Би бүр жоохон бахта бас ингээд би 3 охинтой олно гэж боддог. Ярьдаг гэсэн. Тэгээд нэг хүүтэй гэж дотроо бас боддог гэсэн гэж аахгүй. Тэгсэн чинь одоо яг ингээд бид хоёр 3 охин нэг хүүтэй. Тэгээд би ингээ 2 охин гаргачаа хүүтэй болчоо цаа би ахиж төрөхгүй. Би одоо тийм ингээд боллоо ингээд амар хэцүү байна ингээд би ахиж төрөхгүй гэжсэн чинь ахиж ирсэн болоод тэгээд охинтой болсон 3 охинтой болсон. Тэгэл 3 охинтой охинтой болсноо мэдээл ёо чи ингээд чиний хүсэл чинь биелчих чам шүү гэл мань нөхөртөө хэлжсэн. Маа нөхөр манифестсэн. Бас манай нөхөр анх намайг харчаад бид хоёр ингээд нэг аймаг явахгүй хинтэйгийх. Гэтэ ингээ өөр сумих. Тэгсэн чинь маань нөхөр намайг анх удаа харчаад өө ямар хөөрхөн юм бэ би нөхнийг авч кармаална гэсэн бодол тухайн үед ингээд дон гэж төрсөн гэж намайг танихчгүй гэж анх удаа харчаа заяа.
Тэгээ бит хоёр ингээд явсараад учирсан. Амар сонирн байгаа зү. Амар гоё гэхдээ. Тэгэхээр чи юу бодож чинь чамд ингээ орж ирж байгаа тэр дуу хоолойнууд ингээд юусэн мартагддггүй. Тийм зүйлс үнэхээр ингээд ичээд байдаг заяа. Үнэхээр тэр зүйл тохиодог болдог. Австралиг сонгоогүй байхад би Австралиг 2000 оны олимпиад руу хэдэн оны олимпиад санахгүй байна. Тэрүүсээ олимпиад бүздгээс хүүхдээсэн мөртлөө би Сидней олимпиг амар тод санаад байдаг. Сидней олимп надад ингээд үлдсэн. Тэгээ би опера хаусыг сандаг зургатаар гарч ирсэн ингээд миний ингээд ой толгойд үлдсэн. Гэтэ тэр олимпиар юу болж ирснийг би сандгүй. Зүгээр Сидней 2000 гэдэг бүр Сидней гэдэг бүр амар тод үлдсэн. Тэнгүүтээ опера хаусын зураг миний толгойд үлдсэн байдаг. Тэгээд би Сиднейд ирж амьдэрсэн заяа. Амар сонирн байгаас тий. Бүр амар гоё. Ингээ иймэрхүү бодоодох юм бол амар их юм болцсон байдаг. Та бид нар өөрсдөө ч анзаараагүй бодож исэн, ярьж исэн, зүгээр нэг халтханд урсж исэн юмнуудаа бид нар аль хэдийн манифест хийсэн амьдрал маань ингээ бүтцэн байж байгаа. Амьдрал full of magic. Окей. Тэгэхээр чи амьдралаа бүтээж байгаа. Амьдралаа гартаа, окей? Юу тий би энэ амьдралыг бүтээж байгаа юм чинь хүснээрээ бүтээ. Love you.